Our hearts beat to the city streets. We began to feel the fire. За өнөөдөр би та нарт гарчгийн та нар бараг хараад мэдсэн баг тийм $100 ямар coin авах вэ гэсэн асуултууд байнга ирдэг. Тэгэхээр өнөөдөр би шууд худалдаа авалт хийж харуулъя. Тэгэхээр энэ бол нөгөө бичлэг хийхээ өмнө заавал ч анхааруулдаг шүү дээ. Энэ санхүүгийн зөвлөгөө биш шүү дээ. Намайг дагаад яг ингэ гэж байгаа юм биш. Зүгээр л аргачлалыг хэлж өгч байгаа. За юу гэсэн үг вэ гэвэл хүмүүс их чинь надад нэг $100 байгаа юм тий. Тэрүүгээрээ би coin авах гэсэн юм аа. Ямар coin авах вэ гэж асуугаад байдаг. Би мэдээж хэрэг хүмүүст яг ямар coin авах вэ гэдэг шиг хэлж өгч чадахгүй шүү дээ. Тийм энэ цаашаага үсэх ч юм уу, буурах ч юм уу, тэрийг ч алга болчих ч магадгүй. Тийм эрсдэлтэй юм бид нар орж байгаа учраас тэг инг гэсэн заавар бол өгөхгүй. Зүгээр өнөөдөр би та нарт жоохон биткойн унаад ихэлсэн чи ер нь өглөөнөөс хойш хүмүүс сандарч эхэлж байгаа шиг юм те жоохон coin авчих гээд. Тэгэхээр би өнөөдөр та нарт хэрвээ надад $100 байгаа бол би ямар coin авах вэ гэдэг зүгээр зааварчлах нь хэлж өгье. Тэгэхээр би Binance дээр авах гэсэн надад Binance дээр өмнөд мөнгө алга байна. Bybit дээр байгаа нэг $100-оор арга нь бол яг адилхан шүү дээ. Binance ч адилхан, юу ч адилхан. Тэ нөгөө Bybit хоёулаа адилхан. Ганцхан өнөөдөр та нар хэрэг би $100-д тэнцэх USDT болвол тэрийгээ би яаж юу явах вэ гэсэн үг. Тэ хэрэглэх вэ? Ямар одоо coin аваад зүгээр вэ гэх. За одоо би энэ дэлгэсэн дээр ингээ харж байхад надад 100 USDT байж байна. Тэгэхээр би энэр эхлээд тэрээр рүү орно. За тэрээр рүү ороод за ямар нэгэн coin худалдаж авахаа өмнө заавалчгүй ийм одоо портфель нээдэг. Coin market cap дээр би энэ тухай маш олон бичлэг хийсэн та нар тийм ээ. Юу гэсэн үг гэвэл одоо энэ ингээд $100-д тэнцэх ингээд 0 байж. Тэгэхээр би өнөөдөр Bybit дээр авсан $100-д тэнцэх coin-гоо заавалчгүй яах нь вэ? Заавалчгүй энэ тэмдэглэлийн дэвтэр дээр бичих ёстой. Ерөөсөө яг яс бичээ сууж явах ёстой. Тэгжээж дараа нь би нөгөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичснийгаа дараа нь хэдэн сарын дараа ч юм уу, жилийн дараа ч юм уу одоо надад ямар ашиг гарах нь вэ гэдгийг яах нь олж яах нь штэ. Тогтоох нь. Тэгэхээр өчигдөр бол одоо жишээлбэл 53 хүртэл унсан байна. Бид нэр амжсангүй тийм ээ. Яагаад гэвэл бидэнд шөнийн цагаар өглөөний 4 цаг одоо жишээл Европын цагаар өглөөний 4 цагт унсан байна. Мэдээж хэрэг бид нар унтчихсэн. Хэрвээ гүйлгээний одоо захиалга өгсөн байсан хүмүүс бол энэ дээр амжина. Өгөөгүй байсан бол амжихгүй. За тэгэхээр одоо бол өссөн байна тийм ээ. 55 56. Тэгэхээр би өөртөө ийм юу тавих нь төлөлгөө тавих нь. За би $100-тэй тий $100-оор одоо би жишээлбэл $40-оор нь биткойн авна, $20-оор нь Ethereum авна. Ингээд 60, цаад $40-оор нь надад яагаад надад хэрэгтэй вэ? Эсвэл ямар учраас би энэ coin хөдөлж авах гэж байгаа гэдгээ төлөвлөх нь шүү дээ. Тийм учраас би өнөөдөр одоо жишээлбэл би та нарт тайлбарлаж өгөх гэж байна. Би энэ сард нөгөө сар болгоны бид нар чинь нөгөө нэг юу тавьдаг шүү дээ тий Optimist. Тэрүүгээр би $20 биткойн, $20 Ethereum гэж тавьсан байна. Тэгвэл өнөөдөр би яагаад заавалжгүй биткойн, Ethereum гэд нэгэсэндээ бааз суурь биткойн, Ethereum тий гэж ингэ тооцоох хэрэгтэй. Суурилж. Тэгээд жоохон эрсдэлтэй байж магадгүй гэсэн койнуудаа дандаа яах нь ард талд нь одоо жишээлбэл ямар нэгэн эрсдэлтэй coin аваад тэрний үнэ нь унаад юм уу тэр coin алга болчих юм бол би биткойн юм уу Ethereum-ээрээ тэр шархаа одоо нөхөн гэж ойлгох нь. Тэрнээс биш ямар нэгэн coin аваад шатчихдаг одоо би шархаа нөхөж байгаагийн тулд дахиад нэг жижигхэн coin аавна гэдэг ойлголт бол биш. Тэгэхээр биткойн, Ethereum хоёр буюу одоо суур coin-ороо яах нь алдах юм бол энэ хоёр маань үлдэх ёстой гэдэг ийм бодолтой худалдаж авах нь шүү дээ. Тэгэхээр би ихний юуг болохтой зэрэг захиалгыг $60-д тэнцэх, $40-д тэнцэхийг нь бол биткойн дээр тавих нь тийм үү. За тэгээд би өнөөдөр ингээд доор нь би зүгээр биелэхгүй боловч хэрвээ шууд худалдаж авъя гэвэл энэ улаан өнгөн дээр байгаа 55 170 53 гэл одоо 60 50 гэл ингээд дэше дэше яваад энэ дээр тавьчихна улаан дээр би худалдаж авах гэж байгаа учраас тийм ээ.
За тэгээд би яг хөө жоохон доош нь тавиад яагаад тий заа юу. Захиалга тэгээд нөгөө та нарт харуулахын тулд. За одоо юу гэдэг юм? Захиалга. Би спот руу орно шүү. Спот тий надад спот хэрэгтэй. За одоо энэ дээр би үнэ тавих нь шүү дээ. За жишээл би энэ дээр үнэ 53 гэж тавьчих. Тэгээд надад одоо би шууд авч чадахгүй шүү дээ. Тийм ээ би та нарт зөвхөн өөр дээрээ харуулна гэсэн үг. Одоо яг үнэ нь 55 100 явж. Тэгэхээр ингэж явсаар хагаад би хидтэй тэнцэх нь 40. За нэг жоохон гарах. Энд 38 84 болоод энэ жоохон. За 39 74 40 болох гэсэн. Тэг хөдөлчихэд ахын. За 40. За би энэ дээр одоо дараагийнхаа койныг тавьчих. Ингэдэггүй эхнийхээ койныг 40. За энэ ингээд доор байж иг. Би та нарт харуулах чаа тийм үү? За одоо дараагийнх нь болохтон зэрэг хайлтан дээрээ юу гэж хайх нь? Ethereum гэж хайх. Энэ ийж. Ethereum. За Ethereum-ыг би бас арай жоохон доош нь тавья. Хэд хүрсэн байна уу? Доод үнэ. Би ингээд доош нь тавьчих юм бол нөгөө биелэхгүй шүү дээ тийм ээ одоохондоо үнийн дээрээ очиог байгаа юм чи. Би зүгээр та нарт аргын зааж өгч. За ингээд 20. За одоо энэс хойш бол бид нэр яах нь бодож эхлэх юм шүү дээ. Юу аах нь гэд. Надад нэг ийм койны хэрэг байгаа даа ингээд. Яагаад гэвэл TVT. За яагаад надад TVT хэрэг байгаа даа гэвэл надад нөгөө юу TV Trust гэх wallet байдаг тийм. Trust-ийн бидний койн хадгалдаг. Энэ Trust wallet байгаа даа. Тийм учраас яагаад гэвэл Trust дээрээ TVT гэсэн койнтой байх юм бол би Trust-аас ямар нэгэн койн явуулахад нөгөө шинтгэлээд энэ TVT-гэр төлөх боломжтой байдаг. Эсвэл Trust wallet дээр TVT-г стейк хийж орхиж болдог. Тийм учраас өнөөдрийн байдлаар надад юу хэрэгтэй байх нь. За энийг би төр зур арай жоохон багасгаад тавьчих. 91 төр зур яах нь нэг би чинь 60 гэдэг чинь нэг 10 20 доллартай тэнцэх надад тараас хэрэгтэй байгаад байгаа юм. Тэгэхээр энэ бол ерөөсөө миний яах нь чухал хэрэгцээ байх нь шүү дээ. Ягаад гэвэл надад энийг би Trust Wallet дээрээ юу яах гэж байгаа гэдэг. Тийм ээ стейк хийх гэж байгаа. За дараагийнх нь одоо ингээд юу яах нь те Яванда өсөж магадгүй гэсэн койн дээр бас тавьж болно. Эсвэл одоо ингээд надад таалагдаад байгаа ч гэдэг юм уу. Би ямар нэгэн койныг судлаад байгаа ч гэдэг юм уу тийм үү. Тэгэхээр би энэ дээр жоохон одоо жишээлбэл тон гэд койныг би хизээ нэгэн цагт нэг авч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр надад тон койнд эндүү багтаад байгаа юм. Би тон койныг стейклээд орхисон байхгүй юу? Тэгсэн мөртлөө надад энэ тон койныг дахиад нэг 10 доллартай ч гэсэн яг хөө жоохон нэмчээ гэж бодоод байгаа. Ер нь миний бодол бол энэ тон койн чинь Telegram-ийн койн тий. Тэгэхээр миний бодол бол энэ тон койн жоохон би одоо хэдтэр ч авч илаа санахгүй байна. Нөгөө та нарт нэг юуны бичлэг хийж яхад энэ Bybit-ийг анх эхлээд би нээж яхад энэ тон койны тухай бичлэг хийжсэн шүү дээ тий. Тэгээд тэгж яхад би энэ тон койноор анх удаа стейк хийжсэн. За ингээд. За одоо ингээд би та нарт нөгөө юугаа харуулах нь тий ордернуудаа харуулах. Одоо би ингээд энийгээ энэ дээр бичиж та нарт харуулна. За одоо нөгөө тгийгоо яах нь үнийн хаана нь order price би та нарт өнөөдөр зүгээр л аргыг хэлж өгч байгаа гэсэн үг. Тон. За саяын би үнийн хитгээ тавьчлаа. 10. Тэгээд энэ дээрээсээ хэдүүлээ. Юу яах нь шүү дээ. Ингээд. Ерөөс яг л ингээл намайг ингээд дуурайгаад явах юм бол та нар алдна гэж байхгүй. За ингээд байж энэ чи хийдэг үлээ. Буруу тавьчлаа би.
177. За энэ 177-г би энэ үнэн дээр ийм юугаар аавна. За энд нөгөө шимтгэл нь харагдахгүй байх юм. Шимтгэлийн. За одоо ингээд энийхээ хэдүүлээ яах нь хадгалч ингээд. За ингээд анхны миний яв. За дараагийнх нь хэдүүлээ 50. Нөгөөдөг чинь биткойныг тийм. Биткойн одоо хэдүүлээ дээшээ яваад энэ дээрээ биткойны миний нэг ордер байгаа нээж байна. За би ийм хэмжээний биткойныг авна. Энэ дээрээ тавилаа. Үнийг хэдүүлээ. Би энэ дээр тавьчихсан тийм 53. Юу бүр олчих бас 53,132 53,132 гэсэн тийм 53,132. За ийм хэмжээтэй 760. За энэ дараагийнх. За одоо хэдүүлээ өөр юу авсан бэлээ. Үгүй аавна гэж тавьсан байгаа тий авааг байгаа шүү дээ. Ethereum одоо Ethereum-ийг тэмдэглэж байна. За үнийн 2828. Энийг жоохон бүхлээр нь тавих юм биш үү? Тэгэхгүй бол бас юу яагаад гэдэг. 2000 энэ даслыг авчиж 2800 ингэж тавих юм байна. Тэгэхгүй болохоор буруу гараад байна. За одоо энэ дээр ямар хэмжээний вүлээ? Ийм хэмжээний Ethereum аа. Энэ. За одоо дараагийнх нь хэдүүлээ юу авсан бэлээ гэвэл аавна гэж тавьсан байгаа гэвэл TVT нэг. За энэ. Энэ одоо биелдсэн бах та. Сайн аваг биччих хооронд биелдсэн бах та. TT. За хараат түүхэн хараат. Тэрээд стори. За байж хараад аа. Энэ би нөгөөний futures руу орсон л явж исэн биш үү сая. Тэрэндээ ажиглахгүй бол нөгөө spot гэж тавихгүй бол futures дээр тавьж болохгүй ш. За одоо энэ дээр хэдүүлээ. TVT. Үнэн. Энэ TVT-г аван тавьчлаа 22. 73. За одоо хэдүүлээ энийг харна. За одоо ингээд тэмдэглэлд авчихаар одоо би сая ямар захиалганууд тавьчихгүй биткойныг би 54984 дээр авна гэж тавьдсан тий. Trust-ыг болохоор би 092 дээр авна. Ethereum-ыг 2918 дээр авна. Тоныг 675 дээр авна гэсэн. Тэгэхээр би энэ дээр та нарт учир шалтгаанаа хийсэн тийм ээ. Bitcoin, Ethereum хоёр бол миний одоо суур болно. Trust болохоор надад зүгээр хэрэг болоод байгаа. Яагаад гэвэл би Trust Wallet дээр staking хийх гэж байгаа. Тэгээд бас нөгөө шимтгэл хийдэг токен маань жоохон дутаад байгаа учраас энд би $20 аавна гэсэн маа. За тон coin болохоор би энэ Bybit дээр тон coin-ыг стейк хийдий. Тэгээд бас надад арай багадаад байгаа юм. Би жоохон одоо нэмж авах хэрэгтэй байсан. Тийм болохоор би энэнд авчлаа гэсэн. За ингээд би өөрөөхөө нөгөө $100-ыг ийм 4 coin худалдаж аавна гэж тавьчихж байгаа. Та нарын хувьд бол энэ нь өөр ээж магадгүй тийм үү? Одоо жишээлбэл биткойн арай бага авч магадгүй. Өөр одоо зөндөө олон coinуудыг авах сонирхолтой байж магадгүй. За эрсдэл хиймээр байвал ядаж нэг $10 ч юм уу тий. Одоо ямар нэг meme coin ч юм тийм coin авч болно. Гэхдээ тэр жижиг coinд бол та нар нөгөө юу яхад итгэхэд аюу хэцүү шүү дээ эрсдэлтэй учраас. За эсвэл одоо хэрвээ Binance дээр байх юм бол BNB coin авч болно. BNB аавна гэчээд яагаад гэвэл нөгөө одоо жишээлбэл би BNB-г стейклэх гэж байгаа учраас BNB авч байгаа. Тэгэхээр та нар гол анхаарах юм нь юу гэвэл заавалчгүй өөрөө ямар нэгэн зорилготой байх хэрэгтэй. Яагаад би энэ coin-ыг авч байгаа бэлээ? Тэгээд энэ coin-ыг би хэдэн сар хүлээх үү, хэдэн жил хүлээх үү гэдгийг бас харна. Тэгэхээр энд ингэ тэмдэглэл хийж ээж одоо жишээлбэл яг одоо миний байдлаар саяын
Дөнгөж одоо та нарт энэ бичлэг хийж яхад л миний $100 авах coin маань 20 одоо ийм хэмжээтэй байж яг одооны байдлаар тийм үү. Одоо ингээд нэг өсөндөө энэ яг одоохондоо бол нэмэгдэлтэй байна. Маргааш өнөөдөр шөнө ч юм уу те унж магадгүй гэдэг юм. Энэ юугаа ногоон график харж явж байгаа. Хэрвээ энд ингээд ногоон өнгөтэй байх юм бол бид нэр одоо энд авсан коинуудаа зарна гэсэн. Хэрвээ энд улаан өнгөтэй бууж байгаа үед бол энэ коинуудаа бид нар яах нь хүлээж яах нь шүү дээ. Эсвэл нэмж хөдөлж аавна гэсэн бууж байгаа үед. Жишээлбэл би одоо биткойныг 54 дээр авч итэл чинь дараагийн сар 54-өөс доошо буучих юм бол би биткойноо нэмж авч иж дараа нь нөгөө дундаж үн гардаг юм уу. Тэгээд ингэж тооцоолох юм. Тэгэхээр би $100 юм а яах вэ ийх вэ гэд ингэ сандарч тэгээ юу авах вэ мэдэхгүй сандарч яхаар яг ийм төлөвлөгөө зохиогоол за ингээд ерөөсөн миний ганц дургу юм болвол бүх мөнгөөрөө ганцхан coin авах би айгүй дургу. Ягаад гэвэл заавалчгүй нэг coin эрсдэл хийж авал нөгөө coin арай найдвартай байж ич миний эрсдлийг ямар нэгэн хэмжээгээр таглах гэдэг юм уу те. Тэгэхгүй бол манайхны хамгийн том алдаа гаргадаг бол ерөөсөө нэг 5 сая төгрөгөөр л ганцхан coin авчдаг. Тэгээд нөгөөх нь хэрвээ шатчих юм бол 5 саяараа шатчихдаг гэсэн. Тийм болохоор заавалчгүй 5 саяыг ингэж ядаж 4, ядаж 5, 6 хуваажээж та нар 2 нь эрсдэлтэй, 4 нь 2 нь арай дунд зэргийн, 2 нь жоохон найдвартай гэдэг ийм төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ дээр одоо би ингээд хүлээгээл байж яах юм тийм үү? Одоо энэ coin маань ямар байх вэ? Хэрвээ одоо жишээлбэл би яарж ивэл шууд л одоо өнөөдрийн энэ 54988 одоо энэ явж байгаа 54988-аар л би худалдаад авчих нь шүү дээ тийм ээ. Одоо би энэ дээр хэддэг 53132 дээр тавьсан. Зүгээр миний зорилго бол 52-оос доошоогоо авах. Зүгээр яг та нарт би бичлэг хийж өгж байгаагаа л ингэж харуулж байгаа. Хэрвээ за одоо ингээд манайхаа ингээд ийм нөгөө нэг паниктэж эхэлдэг тий. Унаад эхлэнгүүт нь сандраад эхэлдэг. Эсвэл өсөөд эхлэнгүүт нь сандраад эхэлдэг. Хэрвээ одоо та нар энэ сард ийм $100-оор яг саяын маягаар ингээд 4 coin авчаад ингээд сууж байгаа бол дараагийн сард $100-ороо дахиад авна гэсэн үг. Эсвэл одоо 50 $100-той хүн бол $40-оор авчаад 60-аа хадгалж ийн гэсэн үг. Уунууд яах нь вэ? Нөгөө 40-оос 60-аасаа 20-20-оор нь нэмж аавна гэдэг юм. Ийм тооцоо гаргаж аваарай. Тэгвэл одоо ингээ хараад байсан чинь ер нь нэлээд сандарч байгаа шинжтэй байна. Над руу чи өглөөнөөс хойш биткойн унаадаа нэг чи гэсэн юмнууд хид ерөөс орж ирж байгаа. Тэгэхээр биткойн маань ерөнхийдөө ингээд зуны цагт 9 сар хүртэл ер нь баг 10 сар ч хүртэл энэ ундаг штэ. Гэхдээ унж байгаа үед бас нэг жоохон coin худалдаад авсан байхад гимгүү байдаг. Тэ ер нь бол унал толгон дээр нэг жоохон $10-оор, $20-оор, $30 унал толгон дээр ав. Тэрнээс биш өсөж байгаа үед ерөөсө сандарч авч болдгоо. Тэгэхээр би түрүүчи энэ нэг бичлэгэн дээр энэ айдас шунлын графикийн тухай аягүй сайн тайлбарлаад өгсөн. Тэгэхээр намайг тэр үед бичлэг хийж яхад айдас шунлын график маань бүр энэ 38 дээр 74 дээр ирсэн байсан. Одоо 38 гэдэг чинь доошилж ийн гэдэг чинь бид нэр ер нь худалдаж авах мөнгөө бэлтэж байгаараа л гэсэн. Тийм үү? Тэгээ энэ графикийг харж агаад одоо эн чинь доошогоо явна гэдэг чинь бид нэр худалдаж авах руугаа л хандаж явж гинэ гэсэн. Хэрвээ энэ цаашаа ногоон руугаа яваад ирчихвэл бид нэр зарах руугаа явж гинэ л гэсэн. Энэ бол зөвхөн нөгөө хар ухаанаар ингэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш шинжилгээ, анализ хийж явах хүмүүст бол энэ хамаарахдаггүй. Намайг нөгөө дагаж явдаг анхан шатныханд бол ер нь дандаа энэ графикийг харж ижил худалдан авалт хийх үү, зарах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр график маань айдас хүүцээ маань энэ юу маань ногоон лугаа харж гин үү? Одоо ерөнхийдөө хардаа энэ шараас доошоо явж гин гэсэн. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө мөнгөө бэлтэж гин гэсэн байна шүү дээ, тийм ээ. Гэхдээ зарим хүмүүс бол эн чинь коррекц одоо энэ ингэж нэг унаа дахиад өснө гэдэл яриа л байна. Хэрвээ сар болгон ингэж авдаг хүмүүст тийм нэг ийм цуу, шууган эднэр бол нэг их хамаардгүй. Ягаад гэвэл бид нар сар болгон л авахыг аваад л явж байгаа. За тэгээд өнөөдрийн энэ богинохон бичлэгийг та нарт хийлээд харуулад өгчлөө. Ерөнхийдөө саяын маягаар ерөөсө бирж рүүгээ ороод энэ
CoinMarket-ийн тэмдэглэлийн дэвтрийг бэлтчихээл тэгээл ингээд тухтайхан шиг 50 амгалан шиг яах нь энэ юунууд дээрээ саяхан нөгөө тавьсан худалдаж авсан ингээд үнэ хараа сууж яах. Зүгээр яах вэ? Бидний нөгөө төрөний 10 сар болгоны 10 юм уу сар болгоны 8-д авдаг хүмүүс бол ерөөсөө саяг шиг юм үнэ доош нь тавихгүй шууд байгаа үнээр нь аваад явж гин гэсэн. Гэхдээ энэ мэдээ сэтгэл санааны хувьд бол хэцүү шүү дээ тий. Нөгөө дөнгөж эхэлж байгаа хүмүүс яана одоо авчвал үнэн нь унцдаг болов яадаг бол тий. Эсвэл одоо зарчвал үнэн нь яадаг бол дээшээ өгсөө явцдаг болов гэд. Энэ болохоор бидний нөгөө сэтгэл санаа. Хэрвээ та сар болгон ингээд худалдаж аваад идэг бол ингээд аяанда ингээд 50 болцсон байдаг. 50 ширсэн байдаг гэсэн. Одоо жишээлбэл би ингээд өнөөдөр их шиг сар болгоны би 5-нд $100-оор авдаг бол үн юусаа хамаагүй нөгөө $100-оор л авах гэсэн койнууд авчихна гэсэн. Тэрнээс биш одоо сандар тавихад яана унчих болоо намайг авч ил өсчих болоо гэд энэхийн хэрэг байдаг. Дөнгөж шин эхэлж байгаа хүмүүс яг ингээд сандраад байдаг. Яг сая шиг би 55 146 дээр авчаа сууж исэн чи энэ маань дээшээгээ өсөө явчихтаар ингээ унаа явчихлаар ёо өстө жоохон хүлээж агаад авдаг байж ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ крипто валютын зах зээлд орж байгаа хүмүүс энийг нэг ийм дотоод зөрчлөө арилгаад айл болохоор 50 байх хэрэгтэй. Өнөөдөр би 55-аар авчлаа. Дараагийн сард би яг бол 50 дээр ч авч магадгүй тэрнээс доош авч магадгүй тий. Тэгээд миний хамгийн гол юм чинь миний дундаж үн 60 дээр шавсан байсан болно 50 дээр 40 дээр шавсан байсан болно хамгийн гол нь миний дундаж үн гэдэг. Энийг л барьж явах хэрэгтэй. Дундаж үнээсээ л би дээш нь гаргаж зарах хэрэгтэй. Тэгээс өнөөдөр миний хэд дээр авсан гол биш. Тэгээд яг хүмүүс нэг ийм эрсдэлтэй койнууд дээр нэмж аваад идэг. Тэр болыг би ерөөсөө зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл нэг гачин сонин одоо shit coin ч шилдэг штэ тий. Эсвэл нэг ийм meme coin дээр нэмэлт авалт хийгээд идэг. Би тэрийг ер нь жоохон дурггүй. Яг миний нэг их зөвлөдөггүй шинэ хүмүүс. Шинэ хүмүүс бол харин биткойны уналтан дээр, этермийн уналтан дээр, BNB-гийн уналтан дээр шиг юм уу те. Арай жоохон найдвартай койнхоо уналтан дээр нэмж авбал харин одоо жоохон найдвартай ундаг гэсэн тий. Бид нар ер нь их хол хаягддаггүй. За ингээд зөвлөгөө ойлгосон бол баярлалаа. Тэгээд миний сувгийг дагаад лайк дараарай. Баяр таа.